Дэлхийн цагуурын байгууллагаас ус цагаагаар уур амьсгалтай холбоотой аюултай үзэгдлийн улмаас үүссэн нас барал ба эдийн засгийн алдагдлын атласыг гаргалаа. Өнгөрсөн 50 жилд цагаагаарын гаралтай гамшигт үзэгдлүүдийн тоо өссөн нь уур амьсгалын өөрчлөлтийн хор уршиг болохыг харуулж байна. 1970-аас 2019 оны хооронд тохиолдсон ус цагаагаар уур амьсгалтай холбоотой гамшигт үзэгдлүүдийн улмаас өдөрт дунджаар 115 хүн нас барж 202 сая долларын эдийн засгийн хохирол учирсан байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хар шуурганы улмаас 521, үерийн улмаас 115 тэрбум долларын эдийн засгийн хохирол учирчээ. 2017 онд тохиолдсон хамгийн их хор хохирол дагуулсан гамшиг. Харвей хар шуурга 96.9 тэрбум доллар, Мария хар шуурга 69.4 тэрбум доллар, Ирма хар шуурга 58.2 тэрбум доллар. Хамгийн олон хүний амь насыг авч чадсан гамшигуудыг чагсаавал Гангийн улмаас 650 мянган хүн, хар шуурганы улмаас 577,232 хүн, үерийн улмаас 58,700 хүн, хэд халалтын улмаас 55,732 хүн амь насаа алдсан байна. Эдгээр нас баралтын 91-ээс дээш хувь нь хөгжиж буй орнуудад тохиолдсон байна. Гэвч статистик мэдээллийн цаана итгэл найдвар нуугдж байна. Гамшигын тоо 5 дахин нэмэгдсэн ч нас барсан хүний тоо бараг 3 дахин буурсан байна. Олон төрлийн аюулаас урьдчилан сэргийлэх сайн систем нь урьдчилан сэргийлэх, ариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг сайжруулж байна. Улмаар бидэнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, илүү уян хатан, тогтвортой ирээдүйг бүтээхэд үр өгөөжөө өгөх болно.